болох ертөнцөө. Монгол оронд бодны шашин түүхэндээ 3 удаа дэлгэрсэн гэж судлаачид үздэг. Эхний дэлгэрэлт нь нийтийн толлын өмнөх 3-аас 2-р зуун буюу Хүннү гүрний үе. Дунд дэлгэрэлт нь 13-аас 14-р зуун буюу Их Монгол улсын үе. Сүүлийн дэлгэрэлт нь 16-р зуун буюу Монголын Бутралын үе хэмээн хуваардаг. Монгол оронд бодны шашин 3 дахь дэлгэрсний хожуу үеийн дэлгэрэлтийн халах Зүүн Монголын анхны хід нь Эрдэнэзүү бөгөөд Автай сан хаан 1586-нд байгуулжээ. Тэрээр 1581-ээс 1583 онд өөрийн зарж төвдийн зарим ламыг урьж 1586 онд 3 дугаар Далай ламтай бичлэн уулзаж Очрой сайн хаан цол тамгаар шагнагдаж Бурхны шашныг халахад дэлгэрүүлэхээр хэлэлцэн нөхрөөд Эрдэнэзүү хідийг байгуулах ажлаа эхлүүлжээ. Тэгэхдээ урд нь 1585 онд эхлээд байсан сүмийн гол нуруу буюу одоогийн гол 100 сүм гал нохой жилийн зуны дунд 15 буюу нийтийн толлын 1586 он тавьснаар Эрдэнэзүү хід байгуулагдах үндэс суурь болжээ. Эрдэнэзүү хід нь Улаанбаатараас баруун урт зүгт 360 км-ийн зайд Уранга аймгийн хар орон сүмийн нутагт Орхон голын зүүн иргэдээр байрладаг. Энэхүү хід нь ЮНЕСКО-ийн орхны хөндийн соёлын дурсгал газар хэмээх дэлхийн өвийн бүртгэл багтдаг. Эрдэнэзүү гэдэг нь монголоор Эрдэнийн зуу буюу Эрдэнийн олон гэсэн утгатай. Эрдэнэзүү хід нь 16-аас 19-р зууны Монголын буддын шашны их маструудын үнэт дурсгалуудыг хатгасан бөгөөд 3 томсом, 1 төв дэлгэр маягийн идэвхтэйсэн, 1 том гэрсүм, суврууд, хүрээлсэн хэрэм мөн бусад жижиг сүм барилгуудыг багтаадаг. Хідийн музейн хэсэг нь 300 сүм, баруун зуу, дунд зуу, зүүн зуу сүмүүдээс бүрдэх бөгөөд эдгээр нь 2 давхар тоосон хашаагаар хүрээлэгдсэн тусдаа дэвсгэр газарт байрладаг. Энэ 2 давхар хашааны зорилго нь 1-р хідийг халуун нарны илчлэлтээс хамгаалах, 2-р гороо мөргөл буюу цэцлэн нарын тойрон мөргөх зан үйл зориулагдсан байдаг. Эдгээр 3 сүмд Бурхны бага нас итэр залуу үе өдөл сэдвэрүүд залгархаас гадна өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн Бурхтын шүтэн цогцлон байрладаг. Ийхүү нэгэн цогцлбор дотор Бурхны амьдралын 3 нас орчлонгийн 3 цагийг илтгэсэн бэлэгдэл огшлон оршдог нь уг хідийн хамгийн онцгой утга төгөлдөр хэсгүүдийн нэг юм. Мөн хэрэг та илүү өргөн төв соёлын дурсгал үзэхийг хүсвэл эртний үеийн хар балгасын төр Бүлтэйн жанжины гэрэл төшөө ба Бэлэг хааны гэрэл төшөөг сонирхон үзэх боломжтой. Эдгээр дурсгалууд нь түрэг уйгуурын үеийн соёл, төр ёсны өвийг гэсэн үнэт олдврууд.